Таньд цалингийнхаа асуудал хэлцгээсэн. Чи шин төгсөгч байж цалин чам тийм чухал уу? 3 сар дуугаа ажиллаад жинхэлж чадахгүй бол яв чи. Чи нөгөө захирал дээр ороод өмнөхийнхээ асуудыг шийдчихлээ. Зээлээ төлж чадна. Тэгтгэв. Миний хэлж чаднаа. Энд үүтэй чи. Улам гоё битэй болоод байна. Баярлалаа. Сэвч их таалагдлаа. Ойрын 5 жилдээ хүүхдтэй болохгүй л зү. Байна уу? Байна. Хүүхдэд юу хийж вэ? Тоглолцлоо. Харин тэстээс өгсөн цантайгаа ярилцдаг. Яасэ, ажлаас алдсан юм уу? Үгүй ажлаа зүгээс солих юм уу гэж бодов. Гэхдээ 6 сар цалингүй ажиллаж байгаа ажлаас солино гэж юу яриад байгаа юм бэ? Хүүхдүүд чинь юу хийж байгаа юм гэж бодоод байна. Бид нар яах вэ? Чи юу боддөө юу? Чи ер нь өөрөө над ирээдүйдээ тийм орой гэж гарчаад чи юу яриад байгаа юм бэ? Сонио хүн бэ чи? Ир хүн байчаад. Чи сонсон цагаан хаагч илээг үүж шууд ажлаас гарсан юм шиг. Одоо тэгэл нөгөө нэг захирлын эхнэрийнхээ дүр бодоод одоо орж ирсэн юм. Үгүй сайхан чинь ихээрээ сайхан төрөө өстэй. Тийш та хоёр хүүхэд одоо цааш яаж амьдрах вэ? Бүгд аяа сайн ажиллаж. Өнөөдрийн хийсэн таны сонголт маргаашийн ирээдүйг тодорхойлно. Тэгш оролцоод нийгмийн төлөө бүгдээрээ Хамсаа уушаа